Гурж улсын шүүх сөрөг хүчний удирдагч Зураб Чапаресыг урьдчилан хорих шийдвэр гаргасан байна. Долоогийн бүлэг Украин улсад дэмжлэг үзүүлсэн хэвээр байх тухайд санал нэгдлээ. Европын холбоо 2026 оноос эхлэн Украин улсын зэвсэг хүчинд шууд санхүүжилт өгч магадгүй байна. Өмнөд Солонгос улс 1 сарын дотор 2 дахь удаага байлдааны хөлөг онгоц туршсан нь бүтлгүүжжээ. Арамдрыг үзэгчтэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар та бүхэнд дэлхийд дахинд өрнөж байгаа цагийн мэдээлэлээс таймлуулах болно. Гурж улс дахь засгийн газрын эсрэг иргэдийн эсэргүүцлийн жагсаал хэсэг хугацаанд намжаад байгаа. Гэвч өнөөдөр Гурж улсын шүүх сөрөг хүчний удирдагч Зураб Чапаресыг хорих шийдвэр гаргасан байна. Зүүнтэй холбоотойгоор жагсаал цуглаан дахин ирчиг явж магадгүй байна. Зураб Чапарес нь 2024 оны парламентын сонгуулиар 2 дугаар байранд орсон өөрчлөлтийн төлөө эвслийн удирдагчдын нэг байна. Ог сонгуулиас хойш өөрчлөлтийн төлөө эвсэл болон бусад сөрөг хүчний намууд сонгуулийн үр дүнд эргэлзэж их баригч гүржийн мөрөөдөл намыг санал хулгайлсан гэж буруутган парламентын ажлыг бойкотолж ирсэн байна. Тэдгээр сөрөг хүчний төлөөлөл болох Чапаресээ 2004-өөс 2012 оны хооронд ерөнхийлөгч байсан Михаил Саакашвилийн засаглалын үед гарсан гэлцдэг гэмтрэгүүдэд холбоотой парламентын сонсголд очихоос татгалзсан байна. Чапаресээ мөн батлан даалтын мөнгө төлөхөөс татгалзсан юм байна. Эдгээр шалтгааны улмаас түүнийг парламентод хүндэтгэлгүй хандсан гэж үзсэн байна. Чапаресийн хувьд тэрээр парламентын сонсголыг эрх баригч намын нөлөөнд автсан хууль бусаа гэж үздгээ илэрхийлж байсан. Чапаресийн өмгөөлөгч Иракли AFP агентлагт өгсөн ярилцлаганда шүүхийн шийдвэрийг улс төрийн захиалгахт сөрөг хүчний дуу хоолойг намжаах гэсэн онцлог гэж тодорхойлсон. Гүржийн эрүүгийн хуулиар парламентын сонсголт дуудагдаад ирээгүй тохиолдолд 1 жил хүртэлх хугацаагаар хорих шийтгэл оноодог байна. Гүрждэг улс төрийн нөхцөл байдал одоо яг ямар байгаа вэ тухайд харах юм бол сөрөг хүчний бусад төлөөлөгч нар мөн адил парламентын сонсголд оролцохоос татгалзаж гүржийн мөрөөдөл нам эрх барьж байгааг хууль бусаа гэж үзсэн хэвээрээ байна. Тэд энэ хүн намыг Орос улбаны улсын улс төрийн дэглэмийг дөөрэж гүржийг Европоос холдуулан Орос улбаны улсын нөлөөнд ойртуулж байна гэж үздэг ба. Үүнийг гүржийн мөрөөдөл намын зүгээс хүчтэй эсэргүүцдэг гэсэн хэдий ч өнгөрсөн онд гүржийн мөрөөдөл намаас ерөнхий сайд болсон Иракли Кабахезе Европын холбоонд эсэх хэлэлцээрийг 2028 он хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байдаг нь олон нийтийн бухимдлыг дахин сэтрээсэн хэрэг болсон байдаг. Үүнийх нь өмнө тус намын зүгээс санаачлан батлагдсан гадаад агентийн ил тод байдлын тухай хуультай холбоотой эсэргүүцлийн жагсаал улс орон даяар болж байсан гэдэг эргэн сануулъя. Сөрөг хүчнийхэн энэхүү хуулийг тухайн үед Орос улбаны улсын ижил нэртэй хуулиас санаа аван баталсан хуулиа гэж үздэг. Хуулинд олон улсаас ямар нэгэн байдлаар санхүүжилт авсан байгууллагуудыг гадаадын агент буюу гадаад улсын ашиг сонирхлыг төлөөлөгч байгууллага гэж бүртгэх ёстой гэж заасан байдаг. Гурж болон Орос улбаны улсын харилцаа холбооны тухайд Гурж улс нь 2008 оноос хойш Орос улбаны улстай албан ёсны дипломат харилцаагүй хэвээрээ байна. Энэ Гурж улсын ард иргэд болон одоогийн сөрөг хүчний улс төрчид Гурж улсаас салан тусгаарласан хоёр ч муж Орос улбаны улсын дэмжлэгтэйгээр салан тусгаарласан гэж үздэгтэй холбоотой юм. Долоогийн бүлгийн эдийн засгийн бодлогыг тодорхойлогчд болох сангийн сайд нар Төв банкны удирдлагууд энэ пүрэв гарагт Канадын Банф хотод 3 өдрийн турш хуралдаж дууссан байна. Тэд хурлын төгсгөлд Украиныг үргэлжлүүлэн дэмжих амлалаа. Мөн Орос улбаны улсын энхийн гэрээ байгуулах тал дээр ахиц дэвшил гарахгүй байх юм бол нэмэлт хориг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг анхааруулсан байна. Америк нэгдсэн улсын тарифын асуудлаар зөрчилдөөнтэй хэвээрээ байгаа ийм үедээ долоогийн бүлэг ийхүү нэг ч гэсэн асуудал дээр нэгдсэн байр суурь илэрхийлнэ гэдэг нь бол тийм ч хүлээлт өндөр байгааг үзвэл. Харин уулзалтын дараа хамтарсан мэдгдлийг дэлгэрэнгүй харах юм бол долоогийн бүлгийн сангийн сайд нар болон Төв банкны удирдлагууд Украины дайнд Орос улбаны улсыг буруутгасан байр сууриа хадгалсан байна. Америк нэгдсэн улсын зүгээс тодорхой хэмжээнд эсэргүүцэл байсан ч гэлээ зайцсан Украины эдийн засгийг тогтвортой байлгаж сэргээн босгоход шаардлагатай тусламж дэмжлэгүүдийг үзүүлэхээр инхүү тохиолджээ. Тэд мөн Орос улбаны улсын газрын тосны экспортод ноогдуулсан үнийн дээд хязгаарыг чангагдах тухай хэлэлцсэн. Жо Байдны цаг цагиргааны үед Америк нэгдсэн улс нь Орос улбаны улсын газрын тосны үнийг бариад тутамд $60 хязгаарлах бодлого санаачилж байсан.
Харин энэ удаагийн уулзалтаар бүлэгдэх Европын улс орнууд үүнийг $50 болгон бууруулах санал гаргасан ч гэлээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байнамаа. Энэ жилийн хамтарсан мэдээлэл дэх Орос улбаны улсын талаарх үг хэллэг өмнөх оны мэдээлэлтэй харьцуулахад харьцангуй зөөлөрсөн байна. Өнгөрсөн онд 7-гийн бүлгийн сангийн сайд нар Орос улбаны улс Украин улс руу хууль бусаар үндэслэлгүй бүрэн хэмжээний давталгаа хийсэн гэж ширүүн шүүмжилж байсан. Харин энэ удаад 7-гийн бүлэг нь Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлсээр байх болно гэсэн байна. За энэхүү Украины асуудлаар нэгдсэн байр суурьнд хүрсэн ч гэлээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны хатуу чанга бодлого, тарифын асуудлын талаар 7-гийн бүлгийн гишүүд дотроо зөрчилтэй хэвээрээ байлаа. За хурлын үеэр бүлгийн гишүүд Дональд Трампыг бурцаар шүүмжилж түүнийг холбоотон улс орнуудаа ялгаагүй өндөр тариф ноогдуулж байгаа дэлхийн эдийн засгийн доктортой байдал сөрөг нөлөө үзүүлнэ, эдийн засгийн уналтанд оруулах эрсдлийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. Хурал эхлэхийн өмнө 7-гийн бүлгийн гишүүд Их Британи улстай адил Америк нэгдсэн улстай тарифын асуудлаар хэлэлцээрт хүрэх байхаа гэсэн хүлээлт байсан хэдий ч энэхүү хурлын төгсгөлд хэлэлцээрч болсонгүй ямар нэгэн шинэ тохиролцоо чадсангүй. Худалдааны асуудлаар хамтарсан мэдээлэл ч гэсэн харьцангуй даруухан цомхон байсан гэж хэлж байна. Америк нэгдсэн улсын өндөр тарифыг ихтэй шууд дуртахгүйгээр ерөнхийдөө бүлэг дэлхийд дахиндах улс орнуудын эдийн засгийн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаа л гэсэн байна. Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш олон улсын худалдааны тогтолцоог үндсээр нь өөрчилсөн шийдвэрүүдийг гаргасан гэж хэлж байна. Тэрээр бараг бүх худалдааны гишүүдтэй 10% татвар ноогдуулсан бөгөөд ган, хөнгөн цагаан, автомашины бит анги зэрэгт 25% тариф тогтоосон байна. Дональд Трамп энэ жилийн уулзалтыг зохион байгуулж байгаа Канада улстай эдийн засгийн холбоогоо дасална гэж мэдэгдэж. Ингэхдээ бидэнд Канада ус хэрэггүй гэж хүртэл хэлж байсан. Өгөөс зогсохгүй Канадыг Америк нэгдсэн улсын 51 дахь хүнч болгоно гэж хэлж байсан удаа бий. Энэ 7 хоногийн туршид Америк нэгдсэн улс, Орос улбаны улс, Украин, мөн Европ дахь Украины холбоотон улс орнуудын дунд уулзалт, яриа хэлэлцээрүүд хаалттай, нээлттэй, захимаар бичлэн гэж төрөл бүрээр боллоо. Тэдэн дунд Дональд Трамп Европын томоохон улс орнуудын удирдагчтай захим уулзалт хийсэн байгаа нь хаалттай болсон. Өөрөөр хэлбэл юу яригдсан талаарх мэдээлэл нээлттэй байгаагүй. Тэгвэл уг уулзалтын үеэр Дональд Трамп Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд давмгай байдалтай байгаа учраас ихэнх хэлэлцээрт бэлэн биш байна гэж хэлсэн тухай Wall Street Journal сонин 5 дугаар сарын 22-ны өдөр нэрээр нусласан 3 их сурвалжийн мэдээлэл үндэслэн мэдээлсэн байна. Энэ Дональд Трампын зүгээс анх удаа Европын удирдагчид болон Украин улсаас удаадараа анхааруулж ирсэн зүйл болох Орос улбаны улс дайныг зогсоох бодлого байгаа гэсэн байр суурийг үглэн зөвшөөрсөн тохиолдол болж байгаа. Ог захим уулзалт 5 дугаар сарын 19-нд болсон гэдгийг сануулъя. Оролцсон хүмүүсийг харах юм бол Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский, Итали улсын ерөнхий сайд Жоржа Мелони, Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финланд улсын ерөнхийлөгч Александр Стуб, Герман улсын канцлер Фридрих Мерц, Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Европын зүүн бүлгийн ерөнхийлөгч Антонио Кошта нар байгаа. Энэхүү захим уулзалтын өмнөхөн Дональд Трамп Владимир Путинтэй 2 цаг хэртэ уулзсаар ярьсан байсан. Энэхүү Орос улбаны улс ихэнх хэлэлцээрт яарахгүй байгаа нь мөн Америк нэгдсэн улсын зүгээс ихэнх хэлэлцээрийг зуршлах хүсэлтэд буцаах дохио өгч байгаа зэрэгтэй холбогдуулан Европын албаныхан Америк нэгдсэн улсыг хүлээлгүйгээр Орос улбаны улсын эсрэг эдийн засгийн 20 арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна. 2 өдрийн өмнө ихэд Европын холбоо Орос улбаны улсын эсрэг 17 дахь багц хоригоо танилцуулж дараагийн буюу 18 дахь багц хоригоо танилцуулахаар бэлтгэж байгаа гэх мэдээллийг өгсөн байна. Өчигдөр Украин улсын сангийн сайд Сергей Марченко 2026 оноос эхлэн Европын холбоо Украины зэвсэг хүчнийг шууд санхүүжүүлж эхлэхийг санал болгосон байна. Энэ дайнтай холбоотой зардлыг зөвхөн Украин улсад өөрүүлэхгүйгээр тараан байршуулах, Украин улсыг Европын аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд татан оролцуулах зорилготой гэлээ. Энэхүү санаачлагын үр дүнд Украины хувьд санхүүгийн доктортой байдлаа хадгалахаас эхлээд стратегийн олон давуу талтай гэдэг нь бол мэдээж харин Европын холбооны хувьд Украинд тусламж үзүүлэх нь Орос улбаны улсаас учруулж болжшгүй аюулаас сэргийлэх Украин улсын зэвсэг хүчний дуршлаг мэдлэгийг ашиглах боломжоо гэж Украин улсын сангийн сайд Сергей Марченко тодорхойллоо. Тэрээр Канада дахь 7-гийн бүлгийн сангийн сайд нартай уулзсныхаа дараа энэ талаар олон нийтэд инхүү мэдээлэл өгсөн байна. Гэхдээ Украинд зориулах хөрөнгө оруулалт санхүүжилт нь Европын холбооны нийт дотоодын нийт бүтээгдэхүүний маш бага хувийг эзлэхээр байх болно гэдгийг тэрээр тодтогсон байна. Ийм төрлийн санхүүжилтийг НАТОгийн батлан хамгаалах зардлын зорилт хэмжээнд тооцох боломжтой мөн байж болох юм байна. Европын холбоо одоогоор Украины армийг шууд санхүүжүүлдэг гэжгэлээ холбооны гишүүн орнууд дангаараа болон зарим тохиолдолд бусад холбоотон улсуудтайгаа хамтран зэвсгийн санхүүгийн хүмүүлийн тусламжуудыг үзүүлсэн байна.
Байлдаан хэрхэн өрнөж байгаа тухайд мэдээлэл хүргэх юм бол 5 дугаар сарын 22-ны шөнө Орос улбаны улсын батлан хамгаалалт яамны мэдээлж байгаагаар Оросын агаарын товтлогоноос хамгаалах системүүд нийт Украин улсын 105 дроныг устгасан гэлээ. Үүний 35 нь Москва мужид руу чиглэж байсан талаар Москва хотын дарга Сергей Собянин мэдээлсэн. Товтлогооны улмаас Москвагийн 4 нисэх буудал, үүнд Шерметов, Мяков, Домодедов, Чуковский, Заман Тамбов, Владимир мужийн нисэх буудлууд төр хугацаагаар хаагдсан байна. Бусад дронуудыг Курск, Белгород, Тула, Калуга, Смоленск, Брянск зэрэг мужуудад устгасан гэж Оросын батлан хамгаалах яамны мэдээлэлд орсон байна. Тула мужийн захирагч Дмитрий Милявын хэлснээр дрон Тулаадах орон сууцны барилгын дээвэр дээр унаж орон сууц болон ойролцоо хажуухан зориулалттай барилга байгууламжуудад тодорхой хэмжээний идэрэл гэмтэлд гарсан юм байна. Гэхдээ одоогоор хүний амар үсэн талаарх мөн гэмтэж бэрсэн тухай мэдээлэл байхгүй. Ерөнхийдөө энэ 7 өдрийн сүүлчээр Украин улс Орос улбаны улсын тэр дундаа нийслэл хот Москваг чиглэсэн дайралтуудыг ихээр хийж арын товтлогоогоо огцом нэмэгдүүлсэн гэж хэлж болохоор. Орос улбаны улсын батлан хамгаалах яамны мэдээллээр 5 дугаар сарын 20-оос 22-ны хооронд 3 өдрийн хугацаанд Украин улс нийт 485 дроныг сөнөөсөн байна. Үүний 63 нь зөвхөн Москва мужийн ойр орчимд устгагдсан байна. Өнөөглөө Умар Солонгос улс шинэхэн байлдааны сөнөөгч хөлөг онгоцоо дуршиж орлого хийсэн байгаа нь бүтлгүүцсэн байна. Энэ нь Умар Солонгос улсын удирдагч Ким Жон Унд тун ичхүүртэй хэрэг болсон бололтой нь. Учир нь тэрээр Ослыг улсын нэр төрийг гутаасан гэмт хэрэгэ гэж тодорхойлон буруутай хүмүүст хатуу шийтгэл оногдуулахыг зарлалаа. Осол хэрхэн болсон тухайд дэлгэрэнгүй харах юм бол Умар Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар тус улсын зүүн хойд хэсгийн чонжийн бомбд 5,000 тонн жинтэй сөнөөгч хөлөг онгоцыг дуршиж байх үеэр тийхүү осол гарсан байна. Ким Жон Ун өөрөө хөлгийн дуршилтыг ажиглаж байхад хөлгийн хойд хэсэг ус руу буухдаа урд хэсэг нь давцангаасаа сольж чадаагүй тул хөлөг тэнцвэрээ алдан улмаар их биед нь нүх үүссэн байна. Ослын үеэр ямар ч гэрэл зураг нийтлэгдээгүй байгаа. Хүний амь эрсдсэн талаарх нээлттэй мэдээлэл мөн байхгүй. Ким Жон Уны хувьд улсынхаа цөмийн зэвсгийн нөөц бололцоо зэвсэг хүчнийхээ хүчин чадлыг хамгийн том олд амжилтнаа гэж үздэг нэгэн. Тэрээр Ослын дараа хайхрамжгүй хариуцлагагүй шинжлэх ухааны үндэслэлгүй туршилт хийж улсын нэр төрийг гутаасан хэрэгтнүүдэд эрэх сард болох төв хорооны хурлаар хариуцлага тооцно гэж мэдгдсэн байна. Уг сөнөөгч онгоцыг эрэх 6 дугаар сар гэхэд сэргээн босгохыг тушаасан байна. Өнгөрсөн 4 дугаар сард Ким Жон Ун Нампо бомбд өнөөдөр осолсон сөнөөгч онгоцтой ижил загварын онгоцыг амжилттай туршсан. Хөлөг нь Умар Солонгосын түүхэнд баригдсан хамгийн том байлдааны сөнөөгч хөлөг онгоцонд тооцогддог юм байна. Америк нэгдсэн улсын Конгрессийн доод танхим болох бүгд найрамдах намынхан олонхын суудлыг эзэлдэг төлөөлөгчдийн танхим өнөөдөр ерөнхийлөгч Дональд Трампын санаачлага бүхий татварын хөнгөлөлт төсвийн таналтын тухай багц хуулийг баталлаа. Зовог хуулиар 2017 оны татварын хөнгөлтүүдийг дахин 10 жилээр сунгах нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг багасгах юм байна. Тэгвэл холбооны бие даасан агентлагуудын нэг болох Конгрессийн төсвийн албаны дүгнэлтээр энэхүү хууль нь ард ирээдүйн хамгийн чинээлэг 10%, орлогын өсөлтийг авчрах бол хамгийн ядуу 10%-ийн амжиргааг дордуулах аюултай. Ялангуяа эрүүл мэнд, хүнсний тусламжийн төсвийг олон зуун тэрбум $10 багасгах тооцоотой байна. Өмнө татвар бууруулж байгаа нь эх 10 жилийн хугацаанд төсвийн алдагдлыг $3.8 их найд $10 нэмэгдүүлнэ гэж үздсэн бол нийгмийн халамжийн зардлыг нийтдээ $1 их найд $10 танагдахад хүрэх юм байна. Ардчилсан намынхан энэхүү хуулийг нийгмийн дундаж давхаргын хувьд сүйрлээ гэж нэрлэж байна. Бага орлоготой иргэдэд зориулсан эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрөөс 8.6 сая хүн хасагдана гэдгийг анхааруулсан байна. Түүнчлэн төлөөлөгчдийн танхимдах ардчилсан намын удирдагч Джеффрис энэхүү хуулийг Америк нэгдсэн улсын түүхэн дэх эрүүл мэндийн салбарын төсөв хамгийн том таналт тэрбумтнуудад үзүүлж байгаа хамгийн том татварын хөнгөлөлтөө гэж шүүмжилсэн байна. Цааш энэхүү багц хуулийн тусгагдсан бусад заалтууд түүний үр дагавруудын талаар дэлгэрэнгүй харъя. Энэхүү хуулиар 2022 оны ерөнхийлөгч асан Жо Байдны баталсан үнийн өсөлтийг хязгаарлах тухай хуулийн хүрээнд олгогдож байсан ногоон эрчим хүчийг дэмжих татаас тусламжуудыг туслах юм байна. Үүнд автомашин үйлдвэрлэл, байшингийн дулаалгын шинжилэл, цахилгаан дамжуулах сүлжээ, салхин эрчим хүчний төсөл зэрэг багтаж байгаа. Рахатим группийн шинжээчид энэхүү хууль ерөнхийдөө ногоон татаасуудыг бүрэн хүчингүй болгосонтой ялгаагүй хэрэг боллоо гэж дүгнэж байна. Түүнчлэн өрхийн эрчим хүчний зардлыг дунджаар 7%-аар нэмэгдүүлж болзошгүй гэж анхааруулсан. Энэ хууль ногоон эрчим хүчний салбарынхны хувьд тун ээлгүй байгаа бол эсрэгээрээ байгалийн хий, экспорт, дамжуулах хоолой, ашигт малтамлын хайгуул зэрэг салбарынханд урамшуул олгохоор тусгагдсан байна.
Энэ хуультай холбоотой маргаан төлөөлөгчдийн танхимд бүтэн шөнийн турш үргэлжилсэн. Эцэст нь хуулийн төслийг 214 саналаар маш бага зөрүүтэйгээр баталж чадсан. Алтчилсан намынхан бол эрс эсэргүүцээ гэдэг нь мэдээж. Алтчилсан намынхан ч гэлтгүй бүгд найрамдах намын гишүүд дотроо хүртэл энэ хуулиар санал зөрүүлж нам доторх эсэргүүцлийг намжааж байж эцэст нь энэ хуулийг баталж чадсан байна. Одоогоор хуулийн төсөл Сенатын хэлэлцүүлгийг давах учиртай. Хэрвээ Сенатыг давж чадах юм бол 7 дугаар сарын 4-ний өдөр ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурснаар баталгаажив. Сенат гэсэн бүгд найрамдах намынхан олон асуудалтай байгаа. Гэхдээ сая дурдсанчлан асуудлаар бүгд найрамдах намынхан гэсэн дотроо зөрчилдөөнтэй байгаа тул Сенатын хэлэлцүүлгүүдийг амархан давж чадна гэж хэлэхэд эрт байгаа юм. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа. Энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор өргөх болно. Ирландын Nick Cave хип-хоп хамтлагийн гишүүн Liam O'Hanag Лондон хотноо 2024 оны 11-р сард болсон тоглолтын үеэр Хезболлагийн туг намруулсан хэрэгээр Их Британд терроризмын хэрэгт буруутгажээ. Тэрээр 6 дугаар сарын 18-нд Вестминстерийн шүүхэд дуудагдана. Nick Cave хамтлаг нь өнгөрсөн хугацаанд тоглолт бүртээ Газын зурвасын мөргөлдөд Палестиныг дэмждэг гэдгээ нээлттэй илэрхийлж байсан хамтлаг юм а. Америкийн нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын яамны шийдвэрээр Харвардын их сургууль гадаад оюутнуудыг элсүүлэх боломжгүй боллоо. Яамны мэдээлэлд уг сургуулийг Хятадын коммунист номтой хамтран ажилласан кампус дээрээ хүчирхийлэл, еврейчүүдийг ялгарлан гадуурхах үзэл, террорист үйлдэлийг дэмжсэн оюутнуудын үйл ажиллагааг өөгшүүлж, хүлээн зөвшөөрсөн гэсэн байна. Одоогоор Харвардын их сургуульд нийт 6800 орчим гадаад оюутан суралцж байгаа нь нийт оюутнуудын 4/1-ийг эзэлж байна. Тэдгээр оюутнууд яаралтай өөр сургуулиудад шилжих үгүй бол виз нь тусадах юм байна. Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компани Европт цахилгаан автомашины борлуулалтаараа анх удаа Tesla компаниг давж 4-р сард 7231 автомашин борлуулсан байна. Харин Tesla компани тухайд өнгөрсөн сард 7165 автомашин борлуулсан байна. Сүүлийн үед Европт цахилгаан автомашины эрэлт доктортой байна. Хэдийгээр Европын холбоо Хятад улсын автомашин татвар ногдуулсан ч гэлээ борлуулалт нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 59% өссөн байна. Харин Европ, Япон, Солонгос, Америк нэгдсэн улсын цахилгаан автомашины өсөлт 26% байжээ. (2024) онд Их Британи улсад шилжин суурьсан хүмүүсийн тоо өмнөх жилээс 2 дахин буурч 431 мянга болсон талаар албаных нь мэдээллээ. Энэ нь 2023 онд 860 мянга байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм. Мөн энэ нь ковидын үеэс хойш хамгийн том бууралт бөгөөд гол шалтгаан нь Европын холбооны бусад улсуудаас ирэх ажил, сургалтын виз багассантай холбоотой гэлээ. Бид та бүхэнд гадаад мэдээний хөтөлбөр үзүүлэлээ анхаарлаа бас ялбарлаа.